Арчилсан намын даргаыг сонгох сунгааны үеэр нэр дэвшигч Эрдэнэ багийнхан мөнгө тарааж Арчилсан намын гишүүдийн саналыг худалдаж авч байна гэх бичлэгийг Улсын их хурлын гишүүн Асан Оюнгэрэл ил болгосон. Тэгвэл Арчилсан намын даргаар сонгогдсон Эрдэнэ энэ талаар дүүрэн байхгүй, нэр байхгүй зүгээр одоо хэд дуртай захын үнэл гаргасан бичлэг гэдэг болсон шүү дээ. Тэгээд зохиолоор хоёр хүн зогсож байгаа энэ одоо бичлэг хийгээ тэрийгэ баримт болгож өгөөд байх юм бол хийж чадна. Ер нь бол тэр очи эмэгтэйчүүдийн холбооны үүсгэн захирал байсан эмэгтэй тэр гол дүр тоглосон гэсэн мэдээлэл байна. Тэр одоо мөнгө авсан гэсэн гэдэг гол дүр тоглосон. Тэгээд тэрийг зохион байгуулсан Оюнгэрэл гих тайлбарыг тухайн үед өгч байсан юм. Харин Улсын их хурлын гишүүн Асан Оюнгэрэл энэ талаар ямар тайлбар хийснийг одоо хамтдаа сонирхцгаая. Таныг тэр бичлэгийг өөрөө зохион байгуулалтаагаар хийсэн гэж яриад байна л да. Тэр бичлэг ер нь та хаанаас авсан бичлэг? Тэр бичлэгийн дотор оролцсон миний ганц оролцоо гэвэл би тэрийг цацсан. За тэр бичлэг дотор байгаа дүрс нь гарч байгаа хүмүүсийг бол би танихгүй. Тийм учраас зохион байгуулах надад ямар ч боломж байхгүй л дээ. Тэгэхээр зөвхөн цацхуугүй гэдэг бол одоо миний өөрөө л зөвхөн сонголт. Тэгээ би бол энэ улс төрийн үйл ажиллагааны дотор ийм зүйл байгаа юм байна гэдгийг л олон нийтэд цацсан. Бичлэг хийжсэн хүмүүс одоо штабын ч үед юм уу танд өгсөн байх нь шүү дээ. Ер нь бол бичлэг хийж байгаа хүн бол гол гэрч. Тэгэхээр гэрчийг хамгаалах үүднээс бол би гэрчийн тухай бол ярихгүй. За ер нь бол гэрчдэр одоо ямар нэгэн байдлаар шахалт дарамт одоо ирэх юм бол түүнийг хамгаалах бас үүрэг надад байна. Яг гэвэл тэр бичлэгийг цацсан хүний хувьд. Тийм учраас би бол энэ дэр гэрчийг хамгаалах үүднээс тэр бичлэг яг яаж хийгдсэн, яаж олдсон гэдэг талаар бол ерөөсөө ярихгүй байгаа. Энд бол би эхлээд гэрчийн аюулгүй байдлыг баталгаажуулсан ийм нөхцөлд бол эргээд бол энэ бол яригдчих магадгүй. Гэхдээ яг эрх зүйн талаасаа бол энэ одоо цаашаа одоо намын дотоод асуудал чигээр үлдэх баг ийм магадaltaй байна л да. Яг гэвэл намын дотоод асуудал чинь намын дотроо л шийдэгдэх ёстой. Ямар нэг мөнгө тараас нэг шигэж үйлдэл байхгүй. Энэ хариуцлагатай хэлээ. Тэрвээ мөнгө тараас үйлдэл байдаг юм бол би намын даргын одоо ундашаар очихгүй байхнаад бас тэр зэрэг ёс зүйл байна. Тэгэхээр Арчилсан намын үндсэн дүрмэд байгаа Дөрмийн хороо гэдэг байгууллага бол энэ удаагийн сонгуульд ажиллаагүй. Энэ удаагийн сонгуульд Дөрмийн хороог ажилуулахгүй гэдэг шийдвэрийг Зандаа үгийн энх бол дарга гаргасан юм. Тэгвэл Арчилсан намын дүрмэд мөнгө тарааж гишүүдийн саналыг худалдаж авсан бол ямар хариуцлага тооцох вэ? Зарга хийх явцад одоо юу тодорхой болсон бэ гэхээр ямар нэгэн байдлаар одоо мөнгө төгрөг тараасан байх юм бол нэр татна гэсэн зүйл заалт байхгүй болж таарсан. Тэгэхээр Арчилсан намын гишүүдийн саналыг мөнгөөр худалдаж авч намын дарга болсон гэх энэ асуудал ингээд намжиж байгаа бололтой.